За сайн байцгаана уу бичлэг үзэх хүч мэндийн хүргэе. Өнөөдрийн сэдв бол уур хилэн хэмээх сэдв байна. За хоолой ярилгүй шууд уншаад эхэлчихье дөө. За гэр бүлийн маргааны дараа нөхөр нь уурандаа бульдозер машин хөслөөд өөрийнхөө суудаг байшинг газрын хөрстэй тэгшилсэн тухай нэг удаа уншиж билээ. Тэр үед сэтгэлд нь юу болж байсан бол гэж та бодож байна. Уур нь гарч тайвширсны дараа тэнийг зүйл хийснээ хараад ямар санагдсан бол? Уур бол энэ дэлхий дээрх хамгийн их хөнөөлт хар хүч юм. Уур нь дотоод амар амгалан эвдэж гэр бүл, найз нөхдөдөө бие хэл сэтгэлээрээ зохисгүй харьцах, өөрийнхөө өмч хөрөнгийг устгах, архи тамхи хэтрүүлэн хэрэглэж бие хордуулах, балмад өвөл хийх, амиа хорлоход хүргэдэг. Хамгийн сайхан нүүр царайгч муухай болгож бие махбодын эрүүл мэндийг дордуулж ууртай хүнээс хэн хүн төвөгшөөдөг учраас тусгаарлагдмал, ганцаардмал төгжрөлд оруулдаг. Уурын хамгийн муу нөлөө нь шууд мэдэгдэхгүй хэмээн бурхан багш айлтжээ. Уурлах нь хураасан хамаг буйныг устгаснаар ирээдүйн жаргаланг хаах бөгөөд уураар үйлдсэн сэтгэлийн үрээр төрөл төрөлтөө зовлон дундаг. Уурын тодорхойлолт бол бусад төрлөختөн өөрт юм уу амьгүй зүйлийг хорлох санаа бүхий сэтгэлийн түгшүүртэй байдал юм. Уураас үзэн ядалт, түрэмгийлэл, дургүйцэл, дайсагнал, тэр байтугай айдас үүсэн гарч тус бүртээ хорт хавдар мэтэр бидний аз жаргалыг хэмлэн өгөөрүүлдэг. Уурыг даван гарах эхний алхам нь түүний гмийн талаар бодож дараа нь энэ жөтгөрөөс салахаар хатуу шийдэх хэрэгтэй. Уур маш хортой бөгөөд бусдад хорлохыг санаарах нь зөвтгөж боломжгүй амьгүй эд болон өөртөө уурлах утгагүй гэдгийг ойлгох ёстой. Хамгийн аюулт гадаад дайсан бидний аминд хүрнэ. Харин дотоод дайсан уур гараа ардаа болттойгоор бидний амийг хөнөөж дөнгөхөөс гадна гадаад дайсны үл таних тамийн зовлонд түлхэн унгааж чадна. Уур нэгэнт дэлбэрвэл хянахад хэцүү. Түүнийг хянахаар оролдохын тулд уурлуулад байгаа зүйлээс холдох, жишээ нь гадагш гарч алхах. Хэрвээ бололцоотой бол ууртай бодлуудыг зориудаар сарниулах буюу өөр зүйлийн тухай бодож сэтгэлээ тайтгаруулах хэрэгтэй. Ээж хүн хүүхдүүдэд зодтолтохыг нь болиулахын тулд чихэр өгдөг шиг мэдээж ийм байдлаар тайтгарахад уур төр зүүр намдна. Нэгнийхэн бялуу нөгөөхөөс нь бага зэрэг илүү байхад хайртай хүүхдүүд нь дахиад л уурладаг. Дээрх аргаар уураа багахан жолов намжаасны дараа энэ жөтгөрөөс ангижрахын тулд дараагийн ерөндгүүдийг хэрэглэнэ. Арсны өнгөөр ялгуурлан гадуурхах үзэл гэх мэт үзэн ядалтын зарим хэлбэрүүд нь энэ насанд үүсдэг олдмол шинжтэй байдаг бөгөөд хэн ч ууртай байхыг зааж өгдөггүй. Ялах хүүхдүүд өсөлтийн эрт үед ууртай нь илэрдэг бөгөөд энэ уурын үр сэтгэлд оршиж байгаатай холбоотой. Уурын хамгийн гүн үндэс нь урд төрлүүдээс өвлөн авсан бие хэмээх мунхаглал бөгөөд уурыг төгс үгүй болгох арга зам нь биеийн хоосон чанарыг онох бэлэг ухаан юм. Үүнд хүрэхэд урт хугацаа хэрэгтэй. Тэр хооронд уур хүрэхэд төлөш болдог. Зовиртой байдалд орохгүй тулд төвчээртэй суралцах хэрэгтэй. Уурын нэг дэх ерөндөг бол төвчээр бөгөөд энэ нь өдөөн хатгалгад тайван сууж хариу муугаар харьцахгүй байх гайхамшигт чадвар юм. Бидний төвчээрийн чадвар харамсалтай нь хөгжөөгүй байдаг ч оролдоод л үзэх хэрэгтэй. Хүн зовлонтой байх нь ууранд дэсрэх шахам байгаа бөмбөгтэй адил юм. Төвчээргүй байвал өчүүхэн жижиг зүйл буруудахтал уур болж дэсрэхэд хангалттай. Аав гэртээ орж ирэхэд тэр агшинд ажил нь бүтэмжтэй үгүй байсан эсхийг хүүхдүүд мэддэг. Хэрвээ аав нь сайхан айшгүй байвал цонх агасан тухай хэлэх цаг болоогүй тэгж хэлхийн өмнө сайхан айштай болох хэрэгтэй гэдгийг хүүхдүүд анддаггүй. Зовлонтой байдлаас уур үүсхийг
зогсоохын тулд энтхийн их бандтай Шантидева гигантэн хизээ нэг цагт зовлонтой болох үедээ ердөөсөө болохгүй байгаа зүйлийг засаж болох уу? Хэрвээ засаж болохоор байвал зовлонгийн хэрэг юун хэмээн асуугаарай. Хэрвээ зогсох учиргүй аваас бас түүнээ зовхын тус юун хэмээн асуугаарай. Галт тос нэмэх адил уурлах нь илүү их хорлол түртэж байгаа шүү дээ гэж айлтжээ. Энэ айлдуурыг зүрх сэтгэлдээ анхааран авч хүн идтэй, бяртай, ширэнгэн ой модон дундуур ганцаараа чимээ гаргахаас айн сэрэмжлэх адил зовлонтой байдалд орохоос сэрэмжтэй байхад анхаарах хэрэгтэй. Хамгийн аимшигт дайсантай зуузоо холбонд өгөж байгаа нь зовлонт байдлаар мэдэгдэх бөгөөд ууранд амьдаараа идүүлэхээс хамгаалах зэвсэг нь дэвчээр юм. Энэ зэвсгийг хаанаас олох вэ? Дэвчээрийг гагцгүй саад бэрхшээлэл үүсгэх бололцоотой. Тиймээс уурлуулдаг хүн юм уу зүйлүүд бол бидний хамгийн том холбоотон хэмээн авч үзвэл зохистой юм. Учир нь дэвчээртэй хүн бололцоог тэд гаргаж өгдөг. Учир нь дэвчээртэй байх бололцоог тэд гаргаж өгдөг. Үүний талаар бодоод үзье. Дэвчээртэй болохын тулд бидэнд заавал болохгүй юм байх хэрэгтэй. Уураас зайлсхийх өөр арга бол уурлуулж байгаа хүн уурандаа аимшигтай шаналж байдгийг ойлгох. Үүнд бид шууд бус замаар буруутай бөгөөд үс хонзонгоор хариу маягаар хандвал тэднийг улам их ууртай болгоно. Маргааныг хамгийн ухаалгаар зохицуулах арга бол уучлал. Уучлж чадах уу? Уучлал гуйх, анд нөхөр болох явдал юм. Дэвчээрийг улам баттай болгохын тулд зовлон даах чадвар хэрэгтэй. Тариачид, загасчид, цэргүүд, төр зүрийн гавьяа шагналын төлөө цаг агаарт уурлалгүй туйлын их хүнд нөхцөлийг дэвчиж чаддаг. Дурлагч нар өөрсдийн хүслээ төр зур хангахын тулд хүнд бэрхшээлийг даван туулдаг. Тэгвэл бид яагаад хүйтэн хоол, шумуул хазах, тоомжиргүй, харц зэрэг өчүүхэн жижиг зүйлтэй тулгарахтаа уурлахгүй байж болдгоо вэ гэж үү? Жижиг зүйлээс эхлэн сэтгэлээ дэвчээртэй болгож дадуулбал асар бэрхшээлийг уурлахгүйгээр даван туулж чадхаар үл барам бэрхшээлүүд ч оргүй алга болдог. Ийхүү бодож чадвал таагүй нөхцөл байдлуудыг сайн болгож хувиргаж чадна. Хайрлал бол уурын эсрэг бөгөөд уурыг дарвал бусдыг хайрлах сэтгэл дахин төрнө. Бусад хүмүүс таныг хариуд нь хайрлаж үүний үр дүнд бий болсон ад жаргал уурыг улмаар багасгаж эцэст нь бэлэг ухаанаар уул мөргүй арилгах болно.